Үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх стандарттай. Гэвч одоо энэ шаардлагыг хангаагүй 84 автобус 137 чиглэлд иргэдийг тээвэрлэж байна. За хуучирч хилэгдсэн эдгээр автобусыг 2026 онд бүгдийг нь агтлана гэж нийтийн тээврийн бодлогын газраас мэдгдсэн. Агтлах эдгээр автобус 9-10 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийг тээвэрлэж байна. Нийтийн тээврээр зорчигч иргэдийн хувьд бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн хуучин ногоон их багтаамжтай автобуснууд явагч дулаацахгүй унаа болж хууржээ. Зарим автобусны пар ажиллаж байгаа эсэх нь ч тодорхойгүй, удаан хугацаанд зорчиход зорчигчдын гар хүлд арч тухтай зорчиж чаддгүй гэж иргэд ярьлаа. Амар хүүтэйч тэр нь халаалт байхгүй. Ер нь фармер үлээж байгаа шинж байхгүй тэр бол. Тэр олон хүн суугаар уураар нь жоохон дулаач нөхөө. Тэгээд хүмүүс гараа явахаар амар хүүтэйч. Би бол нөгөө сургуулигаар нэгт шууд явдаг болохоор дандаа ногоон автобус явдаг. Тэгээ нөгөө хүмүүс нь амар голдон мэдүүлээ. Хар талд нь суугддаг, хөлдөн даардаг, урд талд нь суугдлаар бас хөл даарад байдаг гэдэг. Энэ автобусны пар шинжилгээг бол яг хийх хэрэгтэй. Энэ хуучин ногоон автобус айгүй тийм хүүтэн. Тэгээд дээрэс нь маш их тийм муухай бохор заваа. Тэгээд айгүй тийм хуучин одоо баг актанд гарсан мө гэмээр юм харагдаад байгаа байхгүй. Тэгээд айгүй удаа явна. Эдгээр автобуснуудын ашиглалтын хугацаа хууль журмын дагуу цаасан дээрээ дуусаагүй, агтлагдах хугацаа нь болоогүй гэх шалтгаанаар халаалтгүй хүүтэн хിവэрэж иргэдийг инхүү тээвэрлсээр байна. Хүүтэнч хуульцсан хувьд зөв гэдэг шошигтойгоор нийтийн тээврийн шугамд явсан хэвээр нь инэ. Үүнтэй зэрэгцэн хужирсан автобуснуудын дулааны систем, парын цэвэрлэгээ, засвар үйлчилгээний байдалд автотээврийн хяналтын улсын байцаагчид хэн шалгалт эхлүүлжээ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт пар суйрлуулах, техникийн сайжруулалт хийхээр төлөвлөсөн гэгч бодит байдал дээр зорчигчид хүүтэн дарсаар харин арга хэмжээ тайлан төлөвлөгөөний төвшөндөл үлдэх шинжтэй. 2026 оны эцэст 84 тээвэр хэрэгсэл үйлчилгээнээс хасагдахаараа. За автобусны дулаацуулгын системтэй холбоотой өглөө аж ахуйн нэгж байгууллагын шалгах механик болон холбогдох албан тушаалтнууд шалгалт иж үйлчилгээнд ажилладаг байгаа. За мөн шугам зонд манай газрын автотээврийн хяналтын улсын байцаагч нар тогтмол хяналт шалгалтын үйл ажиллагааг хийж ажилладаг. Хамгийн сүүлд бол автотээврийн хяналтын улсын байцаагч нараас албан шаардлага өргүүлээд автобусны дулаацуулгын систем муу байгаа тээврийн хэрэгслүүдэд нэмэлт пар суйрлуулах, за мөн парнуудыг цэвэрлүүлэх гэх мэтчлэн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгаа. Одоогоор бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн хуучин их багтаамжтай автобусууд нь нийтийн тээврийн нийт автобусны 15%-ийг эзэлж байна. Довчхондоо нийтийн тээврийн парк шинжилэл цаасан дээр амьдралтай мэт харагдагч зорчигчид бодит байдал дээр хүүтэн автобусанд дэвчээрээр зорьсон хэвээр байгаа юм а. За энэ нь нийслэлийн нийтийн тээврийн бодит нөхцөл зорчигчдын өдөр тутмын зовлон тодорхой харуулдгийн тод жишээ.